Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлэхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгснээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цааш тастын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. Удалгүй шууд л ихэл гисэн дахиад өгөх гээд хоёр биеийн рүүгээ гүүгээд хоосон дэвчин дээр тэмцэн эхлэх үед Харкагийн халтрах магадлал. Яг ижил мөчл гэрэл түүний нүдийг ялбуулж харах боломжийг хаах магадлал. Мөн гараа өргөж хамгаалалт авахаас сэргийлж түүний мөрний булчин тадах магадлал. Энэ тооцоолох боломжгүй төсөөлөлд авсан асар бага магадлалтай боломжуудын хоримтлалыг хэн боломжгүй гэж хэлэх юм. Гисэн энэ бүгд нь нэрнгээсээ биелчихдэг. Манай Харкай халтраал дээшээ харж нүдэн гэлбэл гар баруун мөрнийхэн шүрмсэн татсан чинь азарт гэх юм уу одоо юу ч гэхийн цагаанаа цохиулж үйсэн үеийнхэн дурсамж нь орж ирснээ нөгөөдгийг чинь бүр ганц дэлбэрлэн зохиод 1.1 секундын дотор аккаунтаар дуусгасан байт юм гэж. Тэгээ тайлбарлагч болон GB 2-ын тэ бодож ирсэнчлэн тэмцээн мэдээч айгүй ойлгомжтой л өндөрлөө л дөө. Тэгээд Викторын дасгалжуулагч нь Виктор дээр очиод зүгээр үү? Би ялагдчихсан уу? Тийм ээ, чи ялагдчихлаа. Чамд анхаасаа түүний эсрэг боломж байгаагүй. Чид маш том эндүрсэн. Чи юу гэдвэлээ? Наад дутаргаараа байгалийн хүчийг шингээр гэрээ. Саяных боксийн түүхэнд хамгийн богино бүсийн тэмцээх төлөө байлаа тэнэг. Тийм үү? Гэхдээ хөвгөлтэй байсан биз дээ. Хүний хэлэхэд тийм ээ, хөвгөлтэй байсан. Тэр Виктор чинь айгүй хөөрхөн цоглог манай Харкатаа очиж гар барьснаа. Хөвгөлтэй байлаа гэхдээ Харка тийм л бололтой гэж хэлдэг. Тэгснээ цааш нь үргэлжлүүлээд дотроо бодохдоо яаж юм жижигхэн гараар саяны цохилтыг хийж чадсан юм бол. Гиснээ манай хүний тэмцээнийг үзэж байсан дурсамж нь орж ирсэн ээ. Хөсгөө байвал боксд хэрэггүй штэ. Гэж хэлэхэд нь Кэд асууж хажуудлаас нь Викторын гарыг барьснаа. Ялагдчихаа дэвжин дээр арай л удаан зогсоод байгаа юм шүү. Үүнд нь мань Виктор өршөөгөөрэй. Хэрвээ уйдах юм бол Моховкаар дайраад гараарай. Хөвгөлтэй шүү. Гэж хэлчихэд яваад өгдөг. Үлцэн хойгоор нь дахиад л нөгөө сурвалжлагчийн бодол орж ирнэ. Үүгээр дөрөвдөх нь боллоо. Өөртөө жинхэнэ английн оргил дээр зогсдог аврагууд ялагдлаа. Зарим нь Викторыг ердөө азтай боксчин гэж эндвэрч мэддэг юм. Учир нь тэд мэдэхгүй болохоор л тэгж байгаа юм. Түүний жинхэнэ зэвсэг бол түүний хамгаалалт болон нөхөн сэргийх чадвар. Хэр олон удаа унах нь хамаагүй. Босч ирээд л хүчрэх орстыг хийдэг. Мэргэжлийн боксчингуудаа тэгж хүчтэй цогцолж гал босч ирж байгаа нь энгийн хүнээс хэр хүчтэй гэдгийг баталгаа. Мөн түүний дасгалжуулагч Андрей Валексиева мөн адил амаргүй өрсөлдөгч. Викторийн итгээд ганц цогцолтын төлөвлөгөөнөөс гадна Андрей Викторийн сул талыг нөхөг бэлтгэл хийлгэсэн. Виктор супер хүний хамгаалалт болон нөхөн сэргийх чадвартай. Мөн өрсөлдөгч ухаан алдуулгаар хүчтэй зохиох шалтай. Хэрэв Виктор энгийн боксчин шиг тулалдаг байсан бол тэр мангасын эсрэг зогсож чадах цор ганц нэг юм байж байдаг юм. Гэхдээ тэр шинэ мангас ялагдсан. Боксийн бүх шүтэн бишрэгчнэрийн хүссэн хүлээсэн мөч инүүхэн дээрээд байна. Энэ бол хамгийн шилдэг хоёр мангасын дундах тулаан. За тэгээд энэ 10 тайдэр гэдэг залуу нилээн хүчрэх бүр одоо яг л манай Харка шиг мангас л юм шиг байгаа. Тэ яг үүнд нь мэдээж Кэд асууж бүр амар баярлчихсан. Эцэст нь нэг мө. Яг энэ байдлыг нь дээрээс нь 10 тайдэр харж байснаа. Тийм ээ. Би маргааш шивлийн багвар хийн. Тиймээс сэтгүүлч нар хилээд өгөөрэй гэдэг. Өргөжлөл цаашаа явж байхдаа эхнэр хүүхдтэр очдог. Тэгээ эхнэр хүүхдтэйгээ очиж уусныхаа дараа хивлийн багваралд оролцох бөгөөд хивлийн багварлаараа яг юу ч хэлдэг вэ гэхлээр би боксинг карьераа орхиж байна. Би боксын ертөнцийг энэ хүрээд орхиж байна. Тэгээ дотроо бодохдоо би тэр зүнсэн өвгөний тоглоом болохгүй. Өнөөдөр миний боксны хуваар өнгөрөх хамгийн сүүлчийн өдөр. Яг энэ хөвлийн баг хурлыг нь Кэд засгаж үзээд байж байдаг. Ямар ч тач хөвлийн баг хурал дээр зарим сэтгүүлчдэр нь болохоор боксийн ертөнц тэр жигтэй Харката хоёрын тулааныг хүлээж байсан шүү дээ. Та ядаж энэ тухай бодолж үзэхгүй мө? Би боксоос авах бүхнээ бүгдийг авсан. Би одоо энэ хивээрээ үз үлэн шиг байгаад баймааргүй байна. Зургтны цанаас үзэж байгаа Кэд засгаж дотроо бодохдоо хүн болгон сул тал байдаг. Чи удахгүй эргэж ирнэ гэж бодож байдаг. Одоо энэ бүх хугацааны туршид одоо Кэд засгалжуулагчлаа одоо эсрэг дүрлэл байсан юм байна лээ л дээ. Яа. За мэдгүй цааш нь юутай ч хөргөлцөөе. Зураглаас солигдоход Боб болон Кэд засгалжуулагч хоёр байна.
Тэгээд Бобыг та хэрвээ мэдэх бол Боб ч н одоо боксийн тэмцээнүүдийг тайлбарлаад байгаа тайлбарлагчуд те мэдж байгаа үстэй те. Тэгээ Боб нь болохоор Кэд тасалжуулагчийн боксчин байсан байдаг. Тэгээд Кэд тасалжуулагч хандаж хэлэхдээ би ихэж таны доор ажиллахгүй. Би бокстгоо болоо тайлбарлагч хийх болно. Яагаад? Бүгд утга учиргүй болсон болохоор. Кэд тасалжуулагчийн дараагийн боксч нь болохоор уг нь тэмцээн дууссан байсан ч гэсэн өргөлөө зодцоор угаа шоронд суусан байдаг. Хэдий шоронгоосоо суллагдсан ч гэсэн боксийн ертөнцөөс тэр жигтэй хөөгцөн гэж ойлгож байна. Ингэснээр Кэд тасалжуулагч өөрийнхөө дасгалжуулах 5 дахь боксчингоо хайж эрэл хайгуул болсон байдаг. Хэдий 5 дахь боксчингоо хайгаад эрэл хайгуулуудад авьяастай нэг олж арсан ч гэсэн ердөөл авьяастай. Кэд тасалжуулагчийн өмнө дасгалжуулсан боксчингууд нь дандаа дунджаас дээгүүр дунджийн дээгүүрээс дээгүүр ер нь тиймэрхүү боксчингуудыг үргэлж дасгалжуулдаг байсан. Гэтэл нэг өдөр Кэд тасалжуулагч таксийн суудал урд нь нөгөө хүнд жингийн дэлхийн авраг Аарон Тайгдер сууж байдаг. Кэд тасалжуулагч шууд л түүний биеийг анзаарснаа. Хөөх, үнэхээр гайхалтай биетэй юм гэж. Гэж дотроо утснаа. Чи чанга биетэй юм аа. Спортер хичээлдэггүй. Үгүй. Тийм үү. Чи боксер хичээлд үзвэл ямар вэ? Санал тавьсанд баярлалаа. Гэхдээ би хүн сохихыг хүсэхгүй байна. Өдөртэй юм аа. Жохон дам зүгрэж байгаа болохоор тойроо завмаар явбал тань зүгээр үү? Хамаагүй. Ямар ч тач Аарон Кэд тасалжуулагчийг дагуулад нэг тойроо замаар явж байгаа санамсаргүй байдлаар нэг бүсгүйд ярилгаж байгаа залууг олоод харчихдаг. Тэгснэ Кэд тасалжуулагчид хандаад та түрүү машиндаа сууж байгаач бас давхар цагдаа туцад өгөхгүй биз гэж гарч бууснаа. Нөгөө залуу чинь хандангууд наад эмэгтэйгээ явуулчихгүй юу? Үгүй. Тэр жаргалтай л байгаа зү. Би хэлсэн шүү. Наад эмэгтэйгээ явуул. Тэгсэн нөгөө залуу бүр нэг айхтар уурч ирэл аматад битгий минь юу хийхийг заагаад бай гэснэ. Нөгөө барьцаалсан эмэгтэйгийнхэн гуйрын тодглонгота. Чи наана хүлээч вэ? Би түүнийг алчгаад хэрэгэт тэрнэ. Их үед нь энэ байдлыг нь те манай Кэд тасалжуулагч ардаас нь хараал аваад байгаа байхгүй юу? Байдлыг харсан Кэд тасалжуулагч дотроо удахтаа цагтаа ирэх гэж нэлээд удана. Чи тэр хугацаанд яг яах гэж байна? Гэж Кэд тасалжуулагчийг бодож дуусвуугүй юу нөгөө залуу нь хурж ирснээ хутгалаадахдаг. Кэд тасалжуулагчийн бодол болохоор Аарон. Яг тэр худалдах тэр мөчөд би түүний зад өрсөн хувцсан доторх булчин харж байна гэж төсөөлсөн. Үгүй ээ. Би харсан гэдэгтээ итгэлтэй байна. Миний хамаг шар өсөссөн. Тэр миний хайж байсан хүн үү? Аарон амна ихтэй. Би чамаас сүүлийн удаа асууя. Асуудал тайралгүй өөрийнх нь замаар яв. Яагаад миний ходог гарч ирэхгүй байна? Би чамааг их л жалаад зухаагаа гаргачгаа түүнийг ч гэсэн ална. Чи намайг худгалсан юм чинь надад өөр сонголт үлдсэнгүй. Чи зүгээр яваад өгч болох уу? Тэгсэн нөгөө залуу нь бүр ерөөсөө тоодгүй. Үүнд нь Аарон нэлээн ууралснаа. Уушлаарай. Гэхдээ би бие барьж мэдэхгүй гэснэ. Нөгөө залууч нь цохих үед нь хажууд нь байсан хан бараг хэмх нөгөө залуу нь орж байгаа. Кэд тасалжуулагч дотроо тогтоо. Тэр бол миний дайны салбар дээр сонссон чимээ вэ. Хүний гавал няцарт бууч чимээ. Миний өмнө мангас зогсож байсан юм. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл лайк болон сабскрайб дараад тэгээд болж өгвөл доорх дансруу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.